модч нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг уугнууд үтэйгээ хамтраад явуулах чинь. Бид хоёр бол урд нь нэг дугаар явуулсан байгаа. Өнөөдөр бол би нэлээд туршлагатайгаар энэхүү бууны тухай та бүхэнд судлаач. Энэ бууны тухай мэдлэгийг осох надад олгоно гэсэн. За бид дэлхийн 2 дугаар дайны үеийн Германы зэвсэг түвшний бэлэг тэмдэг болсон хоёр зэвсгийг дойл үзэгчдэд танилцуулъя. За эхнийх нь бол Лүгрийн гар буу гэж одоо олон нийтэд одоо хилэгдэж одоо нэрссэн зэвсэг байна. Лүгэр гэдэг маань хүн үү? Лүгэр гэдэг нь хүний нэр. Тийм байна. За энэ Вальтер P38 гэдэг бас зэвсэг байна. Вальтер нь хүн үү? Бас хүний нэр. Тийм заач шатсан. Би хоёр удаа зөв таалаа. Ер нь бол зэвсэг үйлдвэрлэгчдийн оногчийнхаа юугаар бас явдаг тийм нэр шигтэй юм байдаг. Энэ бол 1902 оноос бий болсон загвар уу юу? 1902 он гэдэг чинь одоогоос чинь 122 жилийн өмнө гэсэн үг. За тийм байна. Тийм байна тий. Гэхдээ энэ бол 39 онд хийгдсэн бол яг дайны өмнө хийгдсэн загвар байна. Энэ бол 1938 оноос одоо зэвсгэлтэй авагдсан боо. Энэ бол P38 гэдэг загвар. Энэ хоёр буу бол ерөөсөө Германы аримд л байгаа. Яг одоо ойлгож шийсэн. Зөндөө бай. За одоо чинь энэ зэвсэг бол одоо 1902 он зохиогдсон гэж байна шүү дээ, тий. Дэлхийн 1-р дайн болон ер нь хамгийн анхны оролцсон тулаан нь бол хятад одоо тухайн үед одоо хятад улсад болсон боксерийн бослого гэж ярьдаг. Одоо боксчийн бослого гэж ойлгохоор тэр бослогыг даралдах гэд хамгийн анх оролцсон байт. Тэгээ түүнээс хойш одоо бүх дайн тулаанд бүгдэнд нь орсон. Одоо ч байлах чадвартай асуудал үүд юм шиг. Гэхдээ Германы зэвсгэлээс одоо л гасагдсан. Одоо л байх. Одоо ч Германчууд дээр манай Мекогийн дугаарыг санаж байна шүү дээ. Тэр Хеглер говхийн тэндэр буунуудтай болсон. Ярьсан гэж байна. Тийм шиг. Энэ зэвсэг гэхдээ юу? Энээсээ илүү их сонирхолтой, илүү гой гой түүхүүдтэй. Маш олон орнд одоо хуулбараараа ч гэдэг юм хийгдэж. Одоо хүртэл Америкт энийг захиалж хийж бол хийлгэж захиалж авч болно. Үйлдвэр нь Америкийн үйлдвэрч байна. Агуу зүгээр Америкийн зэвсэг үйлдвэрлэгч энэ зургаар энийг дуурайлгаж хийж байгаа гэсэн үг. Зөв. Яг нэг зэвсэг цуглуулагч нар чинь одоо чи санаж байгаа шүү дээ нөгөө зэвсэг нэг дахан дүсгээ кино хийж байгаа шүү дээ. Тэрэн дээр нэг цэргийн албаагч өгсөн герман болгоно очиж нэгжээл лүүгэр буугаа нөгөө тэр чи одоо энэ зэвсэг байхгүй энэ зэвсгийг олзож авахын хүсэлтэй өөртөө ингээ бэлэг дурс. Ер нь бол байлагч талууд ер нь аль зэвсгийг олзсон зэвсгийг авдаг. Тэрийг өөртөө хадгалаад ирдэг. Тийм байсан. Одоо энэ зэвсэг ч гэсэн бас олзон одоо Оросын партизанууд хүртэл энийг барих дуртай гэдэг тийм зэвсэг байсан байхгүй. Энэ тэр юу? Одоо цэрэг болгоны нэгжийн ихлээр Герман тухайн үед бол энэ бууг за бүтээгээд аримдаа ашиглахдаа бол цэрэг нэг бүрийг энэ буугаар зэвсгэсэн гэсэн үг. Аагүй зүгээр офицер гэдэг юм те. Цэрэг нэг бүрийг гэх юм бол энэ чинь нөгөө нэгдүгээр энэ зөөр үнэтэй байхгүй. Тухайн үед Рейхсмарк 30 Рейхсмаркаар одоо хийжсэн гэж байна. Тэнгүүчээ тухайн үед сая хүнтэй арим байл гэхэд чинь өртгөн өндөр болно шүү дээ. Тэнгүүд 30 сая болох юм шүү дээ. Гэхдээ эн чинь зөвхөн офицер нэг буюу одоо ойрын зан тулаанд хэрэглэгнэ үү гэхээс биш холын зан тулаанд хэрэглэх. Тэгж явган цэрэгч урт одоо карбин К98 одоо нөгөө та нарын нэг тоглоом дээр чинь кар гэж яриад байдаг шүү дээ. Тэр зэвсэг чинь одоо чинь олон цэргийг хангасан дээ шүү дээ. Энд чинь зөв офицеруудад л хангаж байгаа гэсэн. Гэхдээ офицер гэхгүйгээр энэ тухайн үед одоо хийгдсэн дараа ингэ тэнгисийн цэрэг ингээд хувилбар тэнгисийн цэргийн хувилбар гол төмөр жоо урт. Бас их буучтай хувилбар артиллерийский гэж байдаг. Их буучтай хувилбар нь бол бүр гол урт төмөр нь урт. Дээр нөгөө нэг манайх нэг селеди боо гэдэг шиг те. Тэр шиг энд нь одоо нэг хувилтай байгаа зү те. Энд нэг мөрлөгч орох хувилтай. Мөрлөгчийн модон юм урт мөрлөгчтэй. Тэгээ энд нь одоо энэ хөхөйг буюу одоо бид нар магазин гэдэг энэ чинь 8 сум байгаа ордог. Тэр хөхөйг нь их буучтынх нь болохоор ингээд 32 сум ордог дамраг одоо хүрдэн юм одоо магазинтай байсан. Өөр нэг буудлага ордвол өндөр болох нь шүү дээ. Одоо их бууч чинь одоо их бууныхаа ингээд энэ хаалт байгаа шүү дээ. Одоо төмөр бамбай шиг юм хаалттай дүүс их бууны урд. Тэрний ард нуугдан тэгээд ойртоод ирсэн цэргийг чинь нөгөө их буугаараа эргүүлээ буутахад хэцүү шүү дээ. Тэрэн зориулаад нөгөө энэ бууч байсан байхгүй. За тэгээд энэ зэвсэг юутай? Одоо бол ялгт одоо ингээд за жишээлбэл та ингээд хоёрыг авчирсан байна тийм үү? За. Одоо хүмүүст энэ зэвсэг байгаа шалтгаан нь болохоор нэг үнэт зүйл. Одоо за үзмэр цуглуур
гих талаасаа ингээд байна уу? Эсвэл одоо ч энэгээр ашиглаад буудаад тэмцээн оролдоонд ордог ч юм уу? Эсвэл тийм зорилтоор ашиглаж байна. Одоо тэмцээн оролдоонд тэгэхээр чинь тэмцээн оролдоонд ороход нөгөө одоо тэмцээнд оролдоо юм нэг арай шаардлага гүйцэтгэхгүй. Нэгдүгээр хоёрдугаар ерөөсөө үзмэл цуглуулгаар л хүмүүст одоо ерөөсөө ганцхан байгаа шалтгаан байна. Тий. За одоо энэ сонирхолтой энэ зэвсэг нь өөрөө үйлдвэрлэлийн өртөг их өндөр байсан. Энээс бол хамаагүй үнэтэй гаргана. Одоо үйлдвэрлэлийн өртөг ягаад өндөр болоод байна гэхээр жишээ нь энэ зэвсгийг одоо өөрөө 870 г зав. 870 г төмрийг одоо энэ зэвсгийг хийхэд бол 6 кг төмрөнөөс зорж энэ токерд детальд зүсэж хийдэг гэсэн. Нэг буунд ер нь бол 6 кг төмөр зарцуулдаг. Зарцуулаад цаана 800 г төмрийн л ингээд 870 г ингээд буу болж байна гэж байна шүү дээ. А дээр нь энэ мод байгаа ч дээ. Тийм байна. Энэ зүгээр жирийн мод биш нөгөө хушиг самраг гэдэг шүү дээ. Тэрүүгээр хийсэн мод байхгүй. Тэгэхээр өөрөө бас энэ мод ч үнэтэй мод. Үнэтэй болох нь шүү дээ. Тэгээд тэр үед энэ тэгэхээр дайны өмнөхөн хүртэл энэ гадна төрхцөө энэ тухайд юм цэнхэр өнгөтэй тийм төрхөцтэйг ялган нийтлэл шиг тийм өнгөлгөөгөр хийдэг гэсэн. Тэр нь үсэ зэвэрлэлтээс хамгаалдаг. Одоо магадгүй энэ дотор тал нь бол яг энэнгээрээ төмрөөрөө гадна тал нь тэр цэнхэр өнгөтэй тэр нь одоо өөрөөр хэлбэл зэвэрлэлтээс хамгаалдаг. Тэр технологитой зэвсгийн одоо Америкт одоо нэг зэвсэг одоо зардаг нөхдөд. Тэгээд одоо лүгрийн хар бэлэвсэх нэгэд нэрлэлсэн. Тэг яг энэ гоё ялгар хөхөнгөтэй тийм болохоор тэгж бас зардаг байсан байгаа байхгүй. Тэгээд энэ зэвсэг ингээд давуу талыг бол одоо чи ингээд атгаад үз. За. Энийг бас атгаад үз. Хоёр атгалт өөр байгаа заа. За хүмүүс тарагдах байдлаас. За. За ингэсгэд бариад чуу. Тэгээ камер руу харуулдаг талтай тий. За чи нөгөө гартал нам сууж байна. Тэг ямар ч юм. За чи нөгөө татгаад үз. Нэг жижигхэн гартаа ер нь хэр баргийн бууч надад томдоод байгаа шүү дээ. Тэгэд энэ бол яг сайхан гоё даарч байна. Ямар чи тэгвэл энийг бариад үз. За. За. Ямар энэ хамаагүй бандгаар байна. Бандгараас гадна энэ юу юм бэ? Урталтай амир хүнд байгаа. Хүндийн жин нүү. Тийм хүндийн энэ хоёрыг харьцуулбал тийм байна. Харьцуулбал энэ угаасаа хүнд боо. Хүнд байна. Тэгээд энэ ингээ хатгалт чи ингээ харахаар чи одоо хүн рүү ингээ хургаар ингээ заадаг үстэй. Тийм. Яг тэр шиг одоо өөрөөр спортын зэвсгүүд одоо орчин одоо гүндэг магадрын байдаг одоо гүндгөө гэж одоо вальтерийн зэвсгэр боддог шүү дээ одоо спортын 5-100 тэр ихтэл одоо ийм хэлбэртэй гор үл гараж ингэж хэлбэртэй цэцэн буудахад зориулж гарны бушгыг ингэж тааруулсан байдаг байхгүй. Тэгэхээр ингээ чамд атахад өвтөх юм байна байхгүй. Энэ атахад бол ч айгүй өвтөх юм байна. Тэгээд яг нэг юм зүгээр нэг юм гартаа юм бариагүй юм шиг. Тэр яг нэг юм гарны нэг хэсэг. За нэвтэх юм уу? Тийм нэвтэх юм байна. За нэвтэх юм байсан. Дээрэс нь энэ гохны болт одоо чи ингээ гохоо ингээ дараад үзсэн. За одоо ингээ татаад гохоо дараад үз. За. Зүрх юм шүү дээ. За тэгвэл одоо энийг дараад үз. За. За одоо дараад үз. За. Тэг ялгаа гоц. Юу вэ? Саяных ингээд яг хуруу хүрхтүүдэд так өөрөө шууд баг хоошоо ингээд зүгээр юм нэг тоочтой утсанд хүрж байгаа юм шиг так гэдэг юу чи. Энэ бол нэлээд зурулж хүч авдаг үстэй. Хоош нь татаж явж ээж хойно одоо өөрөө л 3 орчим килограммын даралтаар татж байгаа гэсэн үг юм чинь. Тийм ээ. Хатуу. Гэхдээ хийм учраас энэ буу маш өндөр цэцтэй байсан. Тэгэхээр хүмүүс их дуртай зэвсэг одоо нэг буудагч нар тийм учраас энэ алдартай болж ирж байгаа. Дээрэс нь сая үнэтэй гэж хэллээ шүү дээ тий. Үнэтэй болохоор эн чинь ихтэй яг зүгээр энэ хоёр ч одоо 1902 оноос хойш хийгдсэн заа. Дэлхийн 2 дугаар дайны дуун хүртэл Герман улс дайнд ялагт хүртэл хийгдсэн заа. Энэ нийтдээ 4 сая орчим хийгдсэн байдیں۔ Энэ бол 2 сая орчим хийгдсэн байдیں۔ 2 сая. Энэ бол мэдээж 50% зөөхөн бүү тий. Гэхдээ хамгийн удаан зэвсгэлд байсан нь энэ. Бүр одоо 80 он хүртэл одоо зүүн Герман болон тухайн цагдаагийн зэвсгэлэлд одоо Австри болон Швейцарын армиудын цэрэг цагдаагийн зэвсгэлүүд хүртэл одоо байжсэн. Одоо сүүлд бол халагдсан байх болсон л доо. Тийм баг. Энэ бол олон дайнд оролцсон. Өөрөөр хэлбэл дэлхийн 1-р дайнаас хойш гэсэн үг. Энэ болохоор дэлхийн 2-р дайнаас хойш гэсэн үг. Энэ бууны яг өмнөх загвар нь. Тийм өмнөх нь ахна гэж хэлсэн. Доошоо дүүнэр нь байгаа юм. Энэ хоёрын. Байлгүй хаа байж байгаа. Одоо болтол ингэ бүр болсон гол. Тийм. Тэгээ энийг бас нэг сонирхол. Энэ бүгд зэвсгэл дудаа хэрэгсэн шалтгааны юм бол
найдвартай ажиллагаатай. Одоо эн чинь Энийг бодвол мэдээ сүүлийн загвар юм чи одоо энэ загварыг сайжруулад энэ нөхөр гарсан байгаа шүү дээ. тэгэхдээ яг эн чинь Лүгрийн зохион бүтээгч Вальтерийн зохион бүтээгч. Вальтер чинь өөрөө Вальтерийн өөрийнхөө зэвсгийн үйлдвэртэй байсан. Энэ бол Германы цэргийн зэвсгэлийн үйлдвэр гэж тусдаа. Одоо Deutsche Waffen юулээд одоо тийм 3 хэсэгтэй тийм товчсон нэртэй үйлдвэртэй хийдэг гэсэн. 2 өөр үйлдвэртэй хийдэг байсан. Гэхдээ энэ арай урдаа наслсан гэдэг юм. Дайны дараа одоо чинь дайнд ялагдсны дараа Германы тэр үйлдвэрийг ч одоо ингээд татан буулгаад бүх юм гэсэн бааш. Гэхдээ Франц улсад энэ үйлдвэрийг буцаа сэргээгээд ажилчдын сэргээж авчираад тэгээ юу яасан. Францад бүр 4,000 орчим ширхгийг хийсэн байдаг. Бүр үйлдвэрийг буцаа сэргээгээд тэр сонин ягаад бол Францууд өөрсдөө буу хийвээ. Гэхдээ яг энэ сайн болол хийж байгаа байхгүй. Тийм байна тий. Тэгээд энэ бас нэг энэ загвар дээр бас нэг сонирхолтой юм. Сая тэр үйлдвэр өртгөөс гадна яг дайны явцад ингээд тулааны явцад энд сум одоо юу гэдэг юм бохирдсон сум гэдээ орох юм бол энэ бот шууд гацна. Энэ ч мөдөө гацхгүй. Арай энгийн хийцтэй. Энэ жоо нарийн төвхтэй болохоор гацсан. Дээрэс нь одоо чинь гохын харж нэг юм сар шиг хэлбэртэй байна. Нэг юм. Тэг гохны юу одоо энэ буунаас жишээлбэл тал дундаасаа юм урагшаага арталтаа энэ чи баг хуруу урдаг заяа шүү дээ. Арталтаа нэг хуруу урдаг заяа. Тэгэд энэ буунаас ч бол гох нь бүр ингээд юм дээрээс юм хэлбэр шүү дээ. Тийм сар шиг хавирын сар шиг гэж ярьж байгаа. Гэтэ энэ завсар чинь нөгөө нэг шороо мороо ороод хөлтчүүд энэ бууч ажиллахгүй болчихдог. Гох маш богино зайддаг учраас. Тий. Тэгээ гацаад байх нь шүү дээ. Тэгээд гацдаг учраас энэ нөгөө юу гэдэг. Тэгээ бас буудагч нар зөвхөн гараа ингэж шулуун ингэж барьж буудахгүй зөв ойрхоос ингэ буудах юм бол хонгоо нь яг буудагч руу өсөрдөг гэсэн. Чанх хоошоо өсөрдөг юм байна. А энэ ч болохоор баруун дэшгээ шидэгддэг. Тэгээд бас жоохон тийм биш та тийм сөрөгч юм уу тийм тал бас аюултай юм тий. Аюултай ч одоо нэлээд халуун хөл гарч байгаа шүү дээ. Гэтэ тэр үед одоо нөгөө одоо чи бид нэр харжлах одоо буудагч нарыг хоёр гараар барьж буудаж байгаа шүү дээ. Тэр үед чинь дандаа нэг ингэж барьж бууд. Энд ч одоо нөгөө сэлмээр одоо та нар жүжигчтэй ингэж ямар шпагаар тулдаг. Тийм тулзуур чадараа тулж байгаа шүү дээ. Тэр шиг чинь тэр нөгөө юу сууж ирж байгаа хгүй одоо Германы офицер. Тэр үеийн Герман офицер дандаа эндээ бууны гэртээ уус эндээ биш байгаа шүү дээ. Чи өөрөө сэлэм зүгж байгаа юм шиг эртнээс эрицраас буюу тогтсон тэр уламжлаараа эндээ зүгдэг байсан. Гараад тэг Герман офицер чи химсэг. Тийм ээ. Тэгээ нэг нэр хүндтэй өөрөө буудахтаа хэрэг буудахаар бол тэр чинь ингээ хоёр гараар буудахгүй байгаа байхгүй. Нэг гараар ингээд тийм ээ. тэгж буудаж ирсэн юм. Тэгэхгүй зүгээр ингээ өмдний урд явж эндээс гаргаад бариул чинь хамаагүй. Одоо чинь юм ууралсаа гэж гой ганган байх нь хурдан шиг бодож байна. Тий. Бас нэг сонирхолтой. Энэ 1910 оны үед одоо чи бид чинь одоо манай энд байгаа шүү дээ. Энэ Кольт гарбуу шүү дээ. Энэ чинь Америкууд энэс өмнө болохоор 765 юм найд жижигхэн калибертэй сумтай байсан. Дээр санжаа манай нэг Микогийн орсон нэг дугаар дээр одоо 223 сумаас наатагийн татгалзаа 760-ын сум руу орсон гэж ярьсан санжаа. Тий. Тэрэн шиг чинь тухайн үед Америк одоо иргэний тэр юуны биш иргэний Мексикуудтэй тэр тулаа хэлгийн маргаан бол Мексикууд ингээд босгочтой байлж байгаа хгүй. Тэгсэн чинь тийм жижиг сумтай гарбуугаар буудангот нөгөөтгөл 4-5 буудуулсан ч гэсэн өгөхгүй дайраад тэнгууд Америкууд юусэн том сумтай гарбуутай болох хэрэгтэй байна гээд одоо 45 Colt 45 гэдэг амар том сум одоо нэг 1143 мм тийм өдөн сум гаргаад тэр нь тохирсон зэвсэг үйлдвэрлэгч нараас буу болгоно ингээд шалгаруулах гад захиалсан байхгүй. Уралдаанд сонгон шалгаруулсан. Тэгэхээр энэ лүүгэр бас тэр уралдаанд оролцоод мянган ширхгийг тухайн Америкийн айрамд нийлүүлсэн байдаг байхгүй. Тэгсэн чинь Америкийн айрам тэр нийлүүлсэн мянган ширхээс чинь одоо буудал явуулаад бууц чинь 1022 удаа хамгийн дээд 1022 буудаад тэр буу эвдэрсэн ч гэдэг юм. Яг бол энэ одоо 9 мм сум биш бүдүүн калибертэй сум болоод ирэхээр энэ гол төмөрийн хэсгүү ч юм уу те чадвар богжиж тий ингээд асуудалтайсэн байна. Тэгээд тэр буунууд чинь музейд гэдэг юм ингэж хадгалж янз улсаар гад сүүлд нэг 2000 онд юмдээ нэг зэвсгийн дуудлага худалдаан дээр яг тэр Америк нийлүүлсэн буунууд ингээд дугаараар одоо 10102 гэдэг ч юм дугаартай 02 дугаартай 45 калибрын сумаар бууддаг юм лүүгрийн буу $100 хүрсэн мэл. Тий. Гэхдээ энийг одоо Америкийн зэвсэг гэдэг чинь бол одоо бас
бууны хувьд бол маш цөөхөн тоо үстэй. Тий, эн чинь энэ өөрөө 4 сая орчим хэлж байгаа шүү дээ. 9 мм-ээр. Тэгэхэд зүгээр Америк зориулсан 95 голлууд тий. Гэхдээ тэр нь Америк чинь олон цэргийн хүч салбарууд байна. Одоо морин цэрэг байна, артиллери гэдэг юм ингээд хогд тэднэр нь зарим морин цэргийнх нь ялангуяа энэ дээр шөмжлөлт дандаа энэ буудалт хийхэд болохгүй маань энэ тэр гэсэн ерөнхийдөө энэ буу хасагдаад одоо тэр бид одоо хань бидний хөгжүүлнээр одоо тэр 1140 юм 1911 гэдэг тэр загварчин Колтын тэр загварч одоо Америкийн айрамд одоо шалгараад тэр чинь 1911 оноос хойш үйлдвэрлээд саяын 92 он хүртэл цөлийн шуурга ажиллагаа хүртэл Америкийн айрын зэвсгэлт байсан байхгүй тэр болчиход. Тэгэхээр маш алдартай бод. Тийм байна. Тэр бас Колт гэдэг чинь хүний нэр. Тэр нь бууны ихэнх нэр хүний нэр биш үү? Зарим нь болохоор үгүй шүү дээ. Үгүй юу. Тэ зарим нь өөр юм. Юу над танаас асуух 3 асуулт байна. За Энэ хоёр буугаар ингээ буутахад одоо би зүгээр ингээ бариад үзэхэд бол энэ буу хүнд өгöd байгаа байхгүй. Энэ юм урагшаа ингээ тэрвээ ингээ зүр сум гарч байгаа төсөөллөөр явахад энэ урагшаа агуудахаар юм нэг юм ер нь нэг юм тогтворгүй байгаад байгаа. А энэ буу бол ингээ ямар ч тэрэлт ирсэн ингээ миний гарнаас салахааргүй тийм мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэгээ энэ буугаар та ер нь хоёулангаар нь буудаж үзсэн үү? Аль нь буудаж үзсэн бол аль нь нэвтэй юм бэ? Нэг дахь асуулт нэ. А хоёр дахь асуулт нь энэ хоёр буу хоёлоо яагаад юм нарийн өшөөтэй вэ? Бус буунуудын бол л доо яа ер нь их гар буу ер нь юм байдаг штэ. тий. Тэгээ энийх юм энэ хоёр буу хоёлоо юм нарийн өшөөтэй. А гурав дахь асуулт нь энэ буу Японд нийлүүлэгдсэн үү? Япон цэргийн буу гээ кино минонд яг нэг бас ийм юм гаргаад байна уу? тий яг ийм нарийн буу муутай Ийм юм гаргаад байна тий. За ийм тийм буутай байгаа шүү. За ийм гурван асуулт байна надаа. За эхлээд яг энэ хоёр зэвсгээр хоёулангаар нь бодж үзсэн. А ер нь бол буудалт явуулахад хамгийн эвтэйхэн нь бол энэ. Маш гоё буудалт. Чи баг спортын хурдан буудан тэгээд маш цэцэн буудаж чадна. Энэ бол жоохон. Гэхдээ энэгээр бас гоё цэцэн буудалт бол гаргаж чадна. Асуудалгүй. Энэ жоохон энэ орцоос болоод жоохон хүн санагдаж байгаа. Тэрнээс биш ер нь бол хүнд гар бууч гоё цэцэн байдаг шүү дээ. Спорт буунууд жоохон хүнддүү талтай байдаг шүү. А тэгээд түрүүний энэ яга хоёул юм нарийнхан байгаа хошууд байгаа гэдэг тийм. Ингээ харахаар юм нарийн хош байгааз энэ юунд тийшгсэн гэхээр Германы аримч ерөөсөө тухайд механик гэжаад бүгд ийм хоёрттай. Ер нь бол та нар кинонд эхлэхээр дугаар дайны киноны баримт кинонд харахад Германы аримч ингээ дандаа хоёртан дээр суугаад ингээ тий. машин хэрэгтэй явдаг байгаа зү. Тий. Тэдний хоёртан дотроос буутахад хоёртан дотор чинь буудагч зориулсан гэдэг нийлхий чи одоо бол боловсрон болцсон. Хойд бол ерөөс юм нүх байсан байхгүй. Тэр нүхээр чинь буутахад бол энэ ингэж оруулаад буудна гэсэн үг байхгүй юу? Тэгээ нарийнхан байна. Тэгэхгүй нөгөө том бүдүү шууд гэж орохгүй шүү дээ. Тийм ээ тий. Тэгэд шаардлага одоо Герман армийн шаардлагууд нь тийм болж таарч байгаа байхгүй. Тэгээд энэ нарийнхан төш. Германчууд байж байгаа. Онгоцны хэсэгч гэдгээс ярьж. Тий. Тэгээд энэ дэлхийн 2 дугаар дайн гарахаас өмнө дэлхийн 1-р дайны үед оролцогдлоо шүү дээ. Дэлхийн 1-р дайны үед энэ сонирхолтой энэ зэвсэгч нь онгоцны нисгэгч нар одоо Люфтваффе гэж ярьдаг шүү дээ. Германы нисгэгчдийг нисгэгчнийг нисгэгчд энийг барьдаг гэсэн. Гэхдээ барихтаа юу нэр хэрэгжүүлдэг гэсэн гэхээр нөгөө хоёр сөнөгч онгоцны хоорондоо бууг байхгүй юу? Анхан дээрээс гар буугаар би нэг буцдаг. Ерөөсөө анхны нисгэгч байхгүй мó? Тэр үе чинь дөнгөж нэвтрэх гээд байхгүйсэн байхгүй юу? Онгоцууд бол бий болцсон. Онгоцуудаа юу ашиглаж байсан гэхээр одоо галын цэгийг хянах дээгүүр нөгөө хоёр талаа окоптер хайрлаа шүү дээ. Тэр чинь дээгүүр хянана. Энд байна гэх. Тэгээд чадвал заримдаа юм нөгөө жижиг гана мини ойрхон хайдаг байж байгаа. Тэнгүү нөгөө талаа чинь бас нэг онгоцтой нөхөр гараад ирж байгаа шүү дээ. Тэнгүүтээ хоорондоо гарбуугаар агарт байлддаг гэсэн юм байна. Тэгжээснээ дараа нь энэс сайжруулад одоо нөгөө 2 3 4 гарбуу ингээд нийлүүл нэг суурин дээр хийцэн те. Тэгээд ингээд одоо сумныхаа галын шатлал нэмдэг ш нэг гохоор дарангуудаа 4 зэрэг гох сум гардгаар. Тэгжээснээ дараа нь пулмот нэвтрээд пулмотоос онгоцноос олж ирсэн байхгүй. Бас тийм шин. За энэ Япон одоо цэрэгтэй тэр самурайнд офицерууд те нэг иймэрхүү хэлбэртэй буураад шүү дээ. Яагаад ийм буутай болсон гэхээр тухайн үед бас юм Герман улсууд байсан Японы элчин сайд Японы атташе энэ байгаа шүү дээ. Тэд нар энэ лүүгэр бас тодорхой тооны зэвсгийг Японоос бэлгэлсэн мэдэх үү нийлүүлсэн. Тэд нар эндээсээ шууд санаа аваад ерөөсө хэлбэр хийж явдаг төстэй. Гэхдээ ийм төвхтэй юм замгийн ажиллагаатай бол биш. Арай өөр замгийн ажиллагаатай. Тийм намбо гэдэг буу хийсэн мэдэх үү. намбо нийлүүлсэн шүү дээ. Тийм тэр буучин бол одоо би зүгээр манай Монголын киночд бас ингэж
кинонд харна Япон авчир юм Япон зэрэг гарах болгонгууд нэг юм вальтер ч юм эсвэл нөгөө маузрын нэг сэлэдэг гэж бод тийм буу гаргаад байдаг байхгүй. Уул нь болдгоор тэр намбуу намбууч баг одоо байхгүй шүү дээ. Завин живсэг цуглуулж байдаг шүү тий. Бас би нэрээ тэрүүгээр дараа бас дугаар хийж болох юм байна гэж бодлоо тий. Сая нөө асуулт юу хариултаас асуулт хийж нөө таны 3 асуултанд хариулж байгаа. Герман цэргүүд одоо нэг юм нүхээрээ буудахын тулд ингээд нарийн өшөөдө буу хийсэн гэдэг чинь тий. Нарийн өшөөдө буу хийж зүгээр нүхөө томсгочихвол. Үгүй чи эсрэг талаас чинь сум ирж байгаа зү. Тэгэхээр чин том нөхөр ингэ нүрээ гаргаж ирсэн орон жижиг нөхөр нүрээ гаргасан дээр зү. Тийм байгаа зү. Одоо энэ чиний барьж байгаа магазин бас ингэ сумлахад их эвтэх юм байхгүй. Одоо ингэж гараад татаал сумаа хин нэг энэ бол анхны энэ өөрөө гоё зү тий. Тийм байна. Бас юм байгаа шүү. Тэгээд чи одоо ингэ сая аваа хараад чинь энийг ингэ хардаа. Энэ дээр ингэ арцгаар байгаа зү. Тийм байна. Энд чи ягаад юм арцгаар мэдэж байна уу? Хэрвээ ингээд бол гөлөөрөө шүү дээ. Яг наа чи хар тасагт хэрвээ ингээд арцгаар биш ингээ байх юм бол гялаач шүү дээ. Тэгэхээр овоо харж нэг харахаар нэг овоог олохгүй гялаад. Тэгэхгүй тул энэ арцгаар хийж байгаа. Арцгаар байх юм бол хүний нүд фокус юу яхад. Яг эн чинь тийм болох юм тийм. Төмөрч ингээ илэгдэхээр дараа гялаа шүү дээ. Тэгэхгүй илэгдүүлэхгүй л хийж байгаа байхгүй. Энэ хоёр боо хоёлоо дайны үед баригдчихс одоо магадгүйгээр хүний амьд хүрчээсэн болов. Мэдээж хүртэл байт юм. Чи одоо наа чи хэдэн оны буу байна? Юу асуучихсан. Яаж яваад танд хүрээ. Чин 44 оны буу шүү дээ. Ер нь их нүгэлтэй байгаа. Хүний амьд хүрсэн л юу гэнэ. Энэ нөгөө юу ядгийг одоороо сонирхол энэ зэвсэг ба шүү дээ тийм үү? Дэлхийн 1-р дайны үе өмнөхөн Оросын арим лүүгрээс захиалгаар нэг 8000 орчмыг авсан гэж ярьдаг байхгүй. Тэгсэн чинь одоо Оросын армийн одоо сайн байлцсан ч юм уу те генералуудтай дурсгалын буу өгөхдөө энийг өгд. Одоо дурсгалын зэвсэг гэдэг Оросын бүр албаасаар өгдөг. Тэр 8000 тэгэхээр ер нь бол одоо буудаагүй ч юм уу шинээр шахуу одоо хадгалагдчихсан байх гэдэг шүү дээ. Байх гэдэг тийм. Үгүй ээ санал нэгийг нь тий. Билигээд буудаа өгдөг юм шүү тий. Одоо манай генералууд чинь ингээд дурсгалын бууд зэвсэгтэй ингээд нэртэй шүүстэй тий. Тэр шиг нэр Америкт ингээд тэр Германаас энэ лүүгрээ захиалсан зэвсгүүд ингээд энэ дээр нь Америкийн одоо бүрэгтэй сүлдэн шүү дээ. Сүлдтэй энэ төр байдаг байхгүй. Тэгээ зэвсэг цуглуулагч нар чи энэ мод гэхгүй зааны ясаар чи хийгдсэн. Эсвэл ингээд гой сэлбэртэй зарим ингээд алтагдсан тийм бол бас байна. Тийм болохоор алтагдсан зааны центр нь тухайн үед яг хийжсэн байна. Эсвэл сүүлд одоо тий. Гэхдээ тэр дэлхийн юун дээр байдаг байхгүй. Одоо нөгөө чи мэдгүй нөгөө нацист Германы үед одоо Геринг энэ Геббельс гэдэг одоо Германы тухайн удирдагч нацист Германы удирдагч нар тэрний агаарын цэргийг удирдах гэсэн Геббельс гэдэг хин гэдэг л нэг бүдүүн генерал байдаг мэдгүй маршал мэдгүй байна. Тэрний буу байдаг тэр алтан буу байдаг. Яг ийм тийм. Тэгэхээр тэр үед бас зориулж хийж лсэн байхгүй. Амбициус юм дээ. Тийм. Гацаатай. Давала. Амар гацчих. Цэвэрлэгээ хэрэгтэй. Энэ хоёр бууны тухай нэлийн өндөр мэдлэгтэй боллоо. Ер нь лүүгэргоо бол их бизнесмен хүн байжээ. Орон оронд буугаа зардаг, бэлгэлдэг. Ер нь зэвсэг үйлдвэрлэгч гэдэг чинь ер нь бизнес ашиг олох гэж л явж байгаа шүү дээ. За баярлалаа танд. Тийм.
Монгол улсыг зэвсэгтэй монголчууд хамгаалсаар ирсэн. Одоо ч хамгаалсаар байна. Ирээдүйд ч хамгаалсаар болно. Эрхэм буудагч нэвтрүүлэг